Мууяр 666 7-дугаар хэсэг. Хэдэн зураг дээр янжуур зуусан нэг бүдүүн ир гарчээ. Тэгэхээр цэхэр сэртэн нь тамхины утаа байж болох юм. Дженнингс хальсаа дахин үзэж аль сайн гарсныг шилж аваад өсгөх аппаратанд хийж хальсыг нэг мөчөртэй улам сонирхон үзв. Утаа гэсэн нь утаа биш байлаа. Өнгө, ширхэг нь өөр, бас аппаратад ойр хол байгаа зайн өөр байв. Хэрвээ энэ нь тамхины утаа байсан бол тэр бүдүүн ир маш их тамхи татаж баймай чинь ийм утаан үйл үүсгэх байсан. Тэгсэн бол хажуу зогсож байгаа хүмүүст нь эвгүй байх байсан. Гэтэл хажуугийнх нь тамхи татагчийг огт анхаарсан шинжгүй урагшаа харцгаасан байв. Тэр сүйтийсэн цэхэр сэртэн танхимын цаад булангаас үүссэн байв. Дженнингс өсгөлтийг нэмж зургуудыг бүр нягтлан шинжилж үзв. Утааны дор лам хүний өмсдөх овцны хэсэг үзэгдлээ. Мань сурвалжлагч гараа дээш өргөн ялж дийлсэн хүний ёсоор уухайлав. Дахиад өнөө жижигхэн лам байж байна. Энэ лам торонтой нэг л холбоотой юм байна. Лантан мөн дахиад өнөх золгийн лам гэж Дженнингс хүл алдан баярлаж ширээнийхээ дэргэд эргэж ирээд цурвгийн хааг татан авч ясыг нь гартал мүлжв. Мөө золгийн хувцас чамайг олноо. Чамайг олохдоо л олно гэж тас хөхрөв. Мань сурвалжлагч маргааш өглөө нь элчин сайдын яамны дэргэд авсан нөгөө ламын нэг зургийг авч гараад хэдэн сүмийнхэнд үзүүлж дараа нь Лондонгийн сүсэгтний конторт авчиж үзүүлсэн боловч батар дээрх ламыг таних хүн олдсонгүй. Хэрв энэ лам Лондон хотод ажилдаг бол хэн нэг нь эрхвч таних учиртай гэж баталцгааж байлаа. Дженнингс Скотланд Ярдад очиж гэмт хэрэгтнүүдийн зурагтай дэвтрийг шүүж үзээд бас олсонгүй. Одоо ганц зам л үлджээ. Дженнингс энэ ламыг анх элчин сайдын яамны байшингаас гарч явахад нь олж харсан. Тэднийхэн ламыг таньдаг байж болох юм. Элчин сайдын яамд нэвтрэхэд хэцүү байжээ. Харуул хамгаалалтынхан бичиг баримтыг нь шалгаж эцсийн бүлэгт дотогш оруулсангүй. Би элчин сайттай уулзмаар байна. Ноён тоор нь миний нэг аппаратыг эвдсэн. Түүний өртгийг нь төлж өгнө гэсэн юмсан гэж Дженнингс хэлв. Харуулынхан дээш нь нуцтаж Дженнингсийг санаандгүй байтал үдний танхимд очиод хүлээж бай. Албан тасалгаанаас уцтна гэж хэлжээ. Хэдэн хормын дараа тоорны нарийн бичгийн дарга хүүхэн Дженнингстэй ярьж элчин сайд хэдий хэрийн мөнгө ямар хаягаар илгээх ёстойг лавлахад нь Дженнингс би өөрөө биеэр уулзаж учир байдлаа хэлмээр байна. Хэдий хэрийн мөнгөөр юу авч болохыг элчин сайдад биечлэн үзүүлмээр байна гэв. Үүнд элчин сайд одоо чухал уулзалттай байгаа учраас таныг оруулах боломжгүй гэж нарийн бичгийн дарга хүүхнийг хариулахад Дженнингс шууд дараад үсгээр шийдэж үннээ хэлэхэд элчин сайдыг амин хувийн нэг асуудлаар надад тусуулах гэж найдсан юм. Таач тусалж чадаж магадгүй. Би нэг ламтныг ирж явна. Тэр лам миний садангийн хүн. Элчин сайдын яамд ирэх нэг ажил явдалтай юм шиг байсан. Тэгэхээр түүнийг энд үдсэн харсан хүн байж магадгүй. Миний ирэлд тусуулж магадгүй гэсэн хэрэг гэв. Энэ бол жигтэй хачин хүсэлт байсан учраас нарийн бичгийн дарга хүүхэн дуугарсангүй. Тэр лам намхан нуруутай гэж Дженнингсийг нэмж хэлэхэд Итали хүн үү гэж хүүхэн асуув. Дженнингс шууд хариу өчгөөс зайлсхийж нэг үе Италид байсан шиг санана гэж хариулаад ийм үг ямар сэтгэл төрүүлэхийг ажин хүлээв. Нэр нь Тасоны юу? Баттай сайн мэдэхгүй юм да.
Би сурган тасарсан садангийнхаа хүнийг ирж байгаа юм. Манай ээж түүний дүү хоёрыг багдан салгасан юм билээ. Дүүгийн нэр овог өөр болсон байхаа ядахгүй. Манай ээж одоо үхлүүт байгаа. Тэгээд дүүгээ олж уулзах санаатай байдаг. Бид дүүгийнх нь нэр овгийг мэдэхгүй зөвхөн гаднах дүр төрхийг нь л мэднэ. Манай ээжтэй адил жижигхэн биетэй тэр хүний лам болсныг мэднэ. 7 хоног орчин өмнө нэг лам элчин сайдын яамнаас гарч явахыг миний нэг танил харсан байна. Найз маань тэр ламыг манай ээжтэй их адилхан байсан гэж хэлж байна лээ. Энд нэг лам ирсэн нь үнэн. Ромоос ирсэн гэж хэлж байсан. Нэрээ Тассони гэж хэлсэн шиг санагдана гэж нарийн бичгийн дарга хүүхэн хэлв. Хаан сүүдгийг нь та мэдэх үү? Мэдэхгүй. Элчин сайдтай уулзах хэрэг явдалтай байсан юм уу? Тийм шиг билээ. Хаан суудгийг нь элчин сайд мэдэх юм биш үү? Үгүй баха, юу л бол. Элчин сайдаас асууж болох уу? Би асуугаад үгүй. Хизээ? Сүүлд боломж. Ээжийн би их муу эмнэлэг твтэж байгаа. Минут бүр чухал байна шүү. Тоорны тасалгаанд утас жингэнэж нарийн бичгийн дарга нь 2-7 хоногийн өмнө тань дээр ирсэн ламтныг яаж олох вэ? Та мэдхүү гэж асуух дуулдав. Тоорны нуруу хүйт оргиж хэн асууж байгаа юм гэсэнд зургийн аппаратыг нь таныг эвдсэн гээд байгаа нэг хүн. Энэ хүн тэр ламыг өөрийн садан гэж байна гэв. Тоор нь хэсэгхэн зуур дуугүй байж байгаад над дээр оруулчих гэв. Дженникс Тоорны тасалгааг амархан олов. Эргэн тойрон орчин үеийн хийц маягтай тавилга тавьжээ. Тоорны тасалгаа хоёр талаар нь Лондон сууж байсан Америкийн бүх элчин сайдын хөргийг үлгсэн урт гудмын эцэст байв. Дженникс тэр хөргүүдийн дэргэдүүр өнгөрч явахдаа Джон Квинси Адамс, Джеймс Монро нар Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч болохоос өмнө мөн энэ албан тушаал байсныг мэдэж гайхан сонирхов. Хэрэгэн зэрэг дэвших аятайхан эхлэл байж шүү. Тоор нь хаширч их хүн болох зураг ирүүлтэй байж магад. Сурвалжлагчийг тасалгааныхаа хаалгыг онгойлгоход Тоор нь нэмсэглэж "Орох тун, наашаа сув" гэж орив. Дайран орж ирснийг нь өршөөгөөрэй. Зүгээр. Дженнингс гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж ирсэн бүх үеийнхээ турш өөрийн отож мөрдөж буй хүний дэргэд анх удаа ойр шадар очиж байна. Энд орж ирэхэд санснаас амар байжээ. Харин одоо болохоор өвдгөн чичирч зүрхэн дэлсээд сэтгэлийн догдол нь хүүхэнтэй хавдах гэж буй үеийнхээс дутуугүй их болжээ. Таны аппаратыг эвдсэндээ дахин уушлалгуй гэж Тоор нь хэлв. Ерөөсөө хуучин муу аппарат байсан юм. Би төлж өгнө. Хэрэггүй, зүгээр төлж өгмөр байна. Энэ талаар та өөрөө надад тусалах биз? Дженникс гайхаш тасран толгой дохив. Ямар аппарат хамгийн сайн байдаг юм? Түүнийг нь танд авч өгнө. Та их өгөөмөр сэтгэлтэй хүн юм аа. Хамгийн сайныг нь хэлээд өгөөрэй. Германд үйлдвэрлэсэн Pentaфлекс 300. Ярьж тохирлоо. Хаяга манай нарийн бичгийн даргад орхиорой. Тоор нь гэрэл зургийн сурвалжлагчийг сайтар шинжиж хөлдөө өмсөн ижил буруу 2 оймсноос нь эхлээд хүргэмнийн захнаас унтсан утсыг нь хүртэл нэг нэгэнгүй ажиглав. Дженникс хүнээс сэтгээд хувцаслах дуртай аж. Өөрийн гадаа төрх байдлыг хүн хараад нүд нь их болдгийг мэднэ. Энэ нь ямар нэг гаж буруу утгаараа бол ажилд нь дөрөө гаргаж өгдөг байна. Таныг хурал дээр харсан. Би хэрэгтэй газар цагийг нь олж очихыг хичээдэг юм. Та их нягт хичээнгүй хүн юм. Баярлалаа. Тоор нь нусаж хөргүүрчүүгэнээс нэгэн лонх бренди арх гаргаж задлав. Тоорны архиа хэрхэн аялаж байгааг Дженнингс ажиглаж өгсөн аягтайг аваад "Өчигдөр орой та тэр оюутан залуутай их эвтэйхэн ярилцлаа шүү" гэв. Та тэгж бодож байна уу? Тийм. Би өөрөө ойлгохтой болсон гэж итгэхгүй байна.
Тэр хоёр хоёул нөгөөгөө эхэлж ажил явдлын ярихыг хүлээн цаг өнгөрөөж байлаа. Оюутны хэлснийг би зөвшөөрч байна. Сони хэвлэлд намайг удахгүй коммунист гэх баха. Гэхдээ хэвлэл мэдээллийн үндсийг та эс мэдэх биш. Тийм ээ. Хэвлэлийнхэн ч амиа тэжих хэрэгтэй шүү дээ. Нэрээ тийм. Хоёул бренди шимт сууснаа Тоор нь цонхны дэргэд очиж гадагш шагаагаад та садангийнхаа хүнийг ирж байгаа юм уу гэв. Тийм ээ ноёнтоо. Дассоны гэдэг ламтан мөн үү? Лам мөн нь мөн. Харин нэрийг нь баттай сайн мэдэхгүй байна. Манай ээжийн дүү юм. Тэр хоёрыг багдан салгасан юм гинлээ. Тоор нь Дженнингсүүд харав. Харцанд нь урам хугарсан байдлын илэрхийг сурвалжлагч ажиглажээ. Тэгэхээр та чухамдаа тэр хүнийг мэдэхгүй юм шивдэ гэж элчин сайд асуув. Тийм ээ ноёнтоо, би түүнийг олох санаатай яваа хүн. Тоор нь хөмсөг зангидан сандал дээрээ лаг хийтэл суув. Юм асууж болох уу? Тэр лам тан дээр ямар тухай хэрэгээр ирснийг мэдэх юм бол би гэж Дженнингсийг эхлэн өгүүлэхэд нэг эмнэлгийн тухай хүсэл тавьсан юм. Өглөг хишиг гуйж ирсэн гэв. Ямар эмнэлэг? Ромд байдаг эмнэлэг. Сайн санахгүй байна. Танд хаягаа орхиогүй юу? Орхиогүй. Үүнээс болоод миний сэтгэл жаахан тавгүй байна. Уг нь би мөнгө гуйвуулахаар амласан юм. Одоо хааш нь гуйвуулахаа мэдэхгүй байна. Дженнингс толгой дохиж та бид хоёр хоёул нэг юм ирж байгаа улс шив гэсэнд тийм бололтой гэж Тоор нь хариулав. Тэр лам зүгээр ирээд л яваад өгсөн юм уу? Тийм. Та түүнтэй дахиад дайралдаагүй юу? Тоорны царай бараахыг Дженнингс ажиглаад элчин сайд юм нуугаад байгаа хүн юм байна гэж боджээ. Таныг үг хэлэхэд тэр лам очисон байж магадгүй гэж бодох юм. Дахиад дайралдаагүй. Тэр хоёрын харс тулгарч Тоор нь өөрийг нь чулуу хөөлгөж байгааг ойлгоод таныг хэн гэдэг вэ гэж асуусан. Дженнингс, Габр Дженнингс гэв. Эрхэм Дженнингс, Габр. Тоор нь түүний царайг шинжиж дараа нь цонхууд хараад би түүнтэй ширүүн харилцсан юмдаг. Тэгээд уучлал гуймаар байна. Ширүүн харилцсан гэж юу гэсэн үг вэ? Тэр хүний хэлэх гэсний гүйц сонсолгүй баахан түргдэж хөөгöd гаргасан юм. Тэр сэргийн юмд дассан толгой байгаа биз? Өглөг бадар гуйж яваа хүн тэр ламыг олох юмсан надад чухал хэрэг байна. Тоорныг харвал үннээ хэлж байгаа нь андашгүй. Дженнингс зөв замаар явж байгаагаа ойлгосон боловч энэ зам нь хаана хөтлөн хүрэхийг мэдэхгүй байлаа. Одоо илэн далангүй үзээд алтхаас өөр аргагүй болжээ. Тэр хүнийг олж чадвал танд хэл өгье гэж Дженнингс хэлв. Тэгж үзээрэй, яасан сайн юм гэд Тоор нь толгой дохив. Дженнингс усаж Тоорны дэргэд очиж гар бариад ноён элчин сайд таны сэтгэл догдлоод байна уу да? Дэлхийн ертөнцид дэлбэрэх гэж байгаа юм биш үү гэсэнд өө хаанаас гэж Тоор нь нэмсэглэн хариулав. Би таныг биширдэг хүн. Тийм болоод таны хойноос дагаж явдаг. Баярлалаа. Дженнингсийг гарах гэтэл Тоор нь зогсоож эрхэм Дженнингс гэсэнд нэг юм асууя. Та тэр ламтай юу дайралтаагүй юу? Дайралтаагүй. Намайг үг хэлэхэд тэр ламыг очисон байж магадгүй гэж та хэлсэн. Тэгээд би бодлоо л доо. Юу гэж? Гүй гойди юм биш. Танай гэрт очиж таны зургийг авбал болох уу? Ухаандаа гэр орны байдал гэж Дженнингс санаандгүй асуув. Одоогоор ингэхэд тийм ч зохистой цаг биш. Хэд хоногийн дараа танд утастуул яах вэ? Тэгээрэй л дээ. За тэгвэл би утастъя. Сурвалжлагчийн гарч явхад Тоор нь хойноос нь анхааралтай ажиглав. Энэ хүн лам нэг юм мэддэг байж таарлаа. Тэр ламын тухай чухам юу мэддэг юм бол? Огт санаандгүй танилцсан хүн
Тоорны өдөр шөнөгийн мөрдөн мөшгөж яваа ламтныг ирж байгаа нь санамсаргүй таарсан тохиолдол байж болох уу? Тоор нь бодож шийдтэй юм олсонгүй. Тоорны амьдралд ойрноос тохиолдсон бусад үйл явдлын нэгэн адил энэ нь жирийн нэг тохиолдол мэт санагдах боловч цаана нь нэг сүрхий юм нуугдаад байх бололтой. 8 дугаар бүлэг. Эдгаро Эмилио Тассонигийн хувьд энэ дэлхийн амьдрал гэгч тамийн орныхоос нэг их дээрдэх юмгүй байжээ. Үүнээс болоод Тассони бусад олон хүний адил Ром дахь шуламсыг дахин шүтэгчдийн нийгэмлэгт орсон байна. Тассони өөрөө уг нь Ньюфаундлендийн эрэг хаваар сагамхай загас агнаж яваад ам өргөцсөн Португал загасчны хүү юмсанж. Тэнхүү загасны үнэр нь бага насны дурдтгал болон үлджээ. Тассони 8 настайдаа өнчирч түүнийг хийдэд авсан байна. Хийдийн ламнар хөөрхий хүүгийн 10 хар нүглийг арилган ариутгах нь хэмээн өдөр шөнөгүй зодож жанчдаг байв. Тэнхүү 10 настайд хар хилэнцэн арилж Христос Тэнгэрийн шавийн сүрэгт багтсан боловч үнэн сүсэг төрүүлэхийн үүднээс тэр лам нарын зодож нүдэж байсан ууц нуруу нь өвдөх болсон байна. Тассони хөвгүүн Тэнгэрийн гисгэлтээс айхын учир шашин номд нэгэн насаа зориулахаар шийдэж шашны сургуульд 8 жил суралцсан Библийн хөлгөн судрыг өдөр шөнийн 4 эргэлтэд дөрөвгүй үзэж судалсан гин. Тэгээд Тэнгэр сахиусын хайр ба хилэнгийн тухай мэдэх болж 25 настайдаа хилэнцэт хүмүүсийг халуун тамд унах аюулаас авран гэтлгэх номын багш болон мордож эхлээд Испанид дараа нь Мароккод очиж оцсон газар болгондоо Тэнгэрийн сургаалыг номлож байв. Мароккогоос Африкийн зүүн өмнөд нутагт очиж тэнд Тэнгэрийн номд оруулбал зохих Овг аймгийнхан байсныг олж мэджээ. Тэгээд дээр үед өөрийг нь хэрхэн зодож жанчдаг байсанчлан тэр нүгэлт хөөрхийсийг зодож жанчих болж нэн удалгүй хүнийг зовоод тарчлахын амтыг авч бараг биеийн тачаалан тайлагдах мэт болдог байжээ. Тассониг хаа явсан газар нь үхэл ирж одоо л хохимоо толгойтын саварт орох цаг ирлээ гэж боддог байв. Найробид очоод Спилето ламтан гэж нэгэн ээлдэг зантай лам дугаа танилцаж түүнд нүглээ намжилсанд тэр ламтан авран хамгаалахаар амлаж Ромд дагуулan аваадсан аж. Тассони чухамхуу Ром дэх хурал дээр шуламсыг дахин шүтэгчдийн номлолтой танилцв. Шуламсыг дахин шүтэгчид Тэнгэрийн хилэгнэлээс нуугдан буй хилэнцтэнд гисгэлтээс мултрах нүхсөв олж өгдөг байв. Шуламсыг дахигчид өөр зураа тачаалаа ханган зингэх бөгөөд Тассонич санаандаа таарсан хэн нэгэн лүгээ хэвлийг нэвлүүлэх болсон аж. Энэ бол нийлэн нэгдэж байгаад бусдыг эсэргүүцэж чаддаг олноос орцог бүлэг байлаа. Тэнгэрийг гутаанд оромжлох аргаар шуламсыг тахидаг байв. Чухам яг энэ үеэс шуламсыг дахигчдын хар үйл их урагштай байх цагт дэлхийн түүх гинэт эргэлт буцалтгүй хувирах агшин ойртож ирэхийг Библийн бэлэг тэмдэг толдон заасан байдаг билээ. Дэлхийн оршин тогтнож ирсэн үеийн турш шуламсын хаан өөрийн өрөөдмийг 3 дахь удаага илгээж насанд хүртэл нь хүмүүжүүлэхийг өөрийн шавь нарт итгэн даатгах боломжтой болно. Үүнээс өмнө 2 удаа ингэх гэж оролдоод хоёуланд нь бүтлгүй болж Христосын манааны ноход араатныг илрүүлж мэдээд нялх багад нь зүйл дуусгасан юм. Энэ удаа эндэж осолдох ёсгүй. Төлөвлөгөөг маш нарийн бодож зохиосон. Спилето ламтан төлөвлөгөө гүйцээх 3 хүний нэгд Тассониг сонгож авсан нь онц гайхмаар хэрэг биш. Тэр эрдэм номтой жижигхэн лам нохой мэт үнэнч бөгөөд тушаасан бүхнийг өчүүхэнд тэнэгэлзэлгүй биелүүлж ирсэн юм. Тийм учраас төлөвлөгөөний хамгийн ширүүн догшин хэсгийг гүйцэлдүүлж гайн дайрахад бас төлөвлөгөөний хэсэг болж төрсөн гэм зэмгүй нэгэн ялгаантныг алах ёстой байв. Спилето бол шин төрсөн нөгөө хүүхдийг үрчилж авах айлыг олох. Тэр эрхэм хүүхдийг үрчилж авахыг ятхан зөвшөөрүүлэх үүрэг хүлээжээ. Урд нь
Бэлик нэртэй байсан сувилагч Мария Тереза бол жирэмслэлтийг хянаж байх. Төрөх үед нь туслах ёстой байв. Тассони бас ямар ч хэд мөрийн баримт үлдээхгүй байх талаар анхаарч оршуулгын газар хүүрийг оршуулах хэрэгтэй байжээ. Тассони бүлэглэлдээ шинэ хүн бий болсныг ойлгоод хойлданд дуртаяа оролцжээ. Хожим түүнийг дурсаж хүндэтгэж байх болно. Урдын өнчир шовдор хөвөн одоо шилмэл хэсгийн тоонд багтаж шулмсын хаанлуугаа шууд холбоо сүлбэтэй болоод байна. Гэтэл уг явдал болохоос хэд хоногийн өмнө Тассони нэг л болохоо байгаад иржээ. Тэнхээ тасарч уус нурууны шарх сорив өвдөх болов. Шүн болгон орондоо ороод унтахыг дэмийлэн оролдовч өвчин нь улам ихсэж байлаа. 5 шүн дараалан нүдний нүмнөр бүрлзээд байгаа хэртгийн дүр зургийг зайлуулж ядан орондоо орууж хөргөж хэвтэв. Унтуулдаг өвсний хан дууж үдсэн боловч аймаар мухаа хар даран зүүдлээд унтаж чадахгүй байлаа. Тообу хэмээх Африк жаал хөвөн авран туслахыг мөргөн гуйж буйн харагдана. Нүүрний нарс байхгүй хамаг судас журмсэн ил гарсан нэгэн хүн бүлтэрхийн нүдэрээ өөдөөс нь ширтэж уруулгүй амаа ангалзуулан орилж өршөөн хэлтрүүлэхийг гуйж мөргөнө. Тассони өөрөө баг байхдаа тэнгисийн хөвөнд эцгийгээ хүлээн зогсож байгаа нь харагдана. Тэгснээ их нь өглөөт өвчтөе хэвтэж буй үзэгдэж хөөхий хүү чамайгаа заяа нь мэдэг гэсэн шиг харах хандах хүнгүй өнчин ганцаар үлдээнүү гэж хэлж байгааг минь уушлаараа хэмээн залбирч буй харагдана. Тэр шөнө өөрөө уучлахыг мөргөн гуйж буй их юм шиг нулимстайгаас иржээ. Дахиад нойронд дийлдмээр болж байтал орны дэргэд Христосын дүр үзэгдэв. Ариун сайхан цогцтой, гол шиг бие дээрээ сорвтой Христос Тэнгэр орны дэргэд өвдөг сөхрөн суугаад Тассони чиний Тэнгэрийн оронд очих зам хаагдаагүй. Чамайг өршөөн хэлтрүүлж болно. Гагцхүү нүглээ намжлах хэрэгтэй хэмээн ятгаж байв гин. Иймэрхүү хард арсан зүйл Тассониг айлгын цочор зөөлж сэтгэл нь өмөрснийг Спилетто ажиглаад чухам юу болсныг мэдэх санаатай Тассониг дуудаж уулзав. Тассони эргэж буцахад нэгэн доройтсон учир хэрв эргэлзэх сэтгэл төрснөө мэдэгдчихвэл хар толгойдоо гайч ирнэ гэдгийг мэдээд ууц нуруугаар өвдөөд их шаналж байна гэж шалтгалсанд Спилетто өвчин амдаахын өгөв. Тэгээд сүүлчийн мөч хүртэл ухаан нь минэрэн балартаж Христосын дүр үзэгдэхэ болжээ. Зургаан сарын 6-ны шөнө болов. 6 сарын 6-ны 6 цаг. Тассонигийн сэтгэлийг насан турш зовоох хэрэг явдал болов. Христосын дайсны нэгэн их нэралхаар өвдөж улин гинэж эхлэв. Сувилагч Мария Тереза түүнийг эфирээр тайвшруулж байтал лужир том үртэл эхийн юмайг урж тасдан гарч иржээ. Тассони Спилеттогийн өсөн чулуугаар тэр сайн нэрэлсэн эхийн төрхийг бяц цохин зөйл дуусгаж тийхүү хүний үрийг хөнөөхөд бие бэлтгэжээ. Гэтэл хүний нэраа үрийг авч ирэхэд түдэн саатав. Учир нь тэр бол юр вишийн сайхан хүүхэд байлаа. Тассони зэрэгцэж чивтэж байгаа хоёр нялх амтныг харав. Нэг нь өтгөн үсээр битүү хучигдж цусан толилдсон амтан. Хажуудах нь Тассонигийн өөдөөс хязгааргүй хэтгэлтэй харж буй булбараа ягаан арьстай үнэхээр сайхан хүүхэд. Тассони юу хийх хэрэгтэйгээ мэдж байсан болохоор хийхийгээ хийсэн авч дутуу зууран болжээ. Дахих хэрэгтэй болж сагсан савнаас авахдаа Тассони өөрөө уйлж байлаа. Тэрхэн агшинд энэ хүүхдийг тэрвэрч аваад хоёул айх аюулгүй алс газар зүхтаж очих юмсан гэж тэсгэлгүй их хүсэв. Гэтэл хүүхэд нэгэнт сэхэх найдалгүй болсныг үзэж толгой дээр нь чулуу буулгалаа. Уйлах дүүн тасарч амьгүй биеийн сулдаан хөдөлгөө болтол бас дахиад нэг зөгчээ. Тэр шөнийн харанхуй Тассонигийн хацар дээгүүр нулимс хүмбэрч байгааг хэн ч харсангүй.
Түүгээр үл баран тэр шөнөөс хойш бүлэглэлийнхээ дунд үзэгдэхэ болжээ. Тасоны маргааш өглөө нь Ромоос сэм зайлж 4 жилийг харанхуйн дунд байгаа юм шиг өнгөрүүлв. Тэгээд Бэлгт очиж ядуучуудын дунд ажиллаж байснаа нэгэн эмнэлгийн газрын ажилд шургаж мансууруулах бодис авч хэрэглэх нөхсөв олжээ. Одоо уус нурууныхаа өвчнийг намдаахад төдийгүй бас сэтгэлээс нь гарч өгөхгүй байсан тэр шөнийн дуртатгалыг мартахнахад нь мансууруулах бодис хэрэгтэй байлаа. Тасоны хүч тамирын сулдан сулдсаар эцэс зүйлдээ эмнэлэгт үзүүлэхэд оншин даруй нотлогдов. Уус нуруугаар өвддөг нь хор тавдраас болсон байв. Мэс засал хийх аргагүй байж. Тасоны үххийнхээ өмнө Тэнгэрээс өршөөл олохыг игээрэх болов. Үлдсэн жаахан тэнхээгээ шавхан байж Израиль орохдоо ууц нурууныхаа лугшин өвдгийг намдаах гэж 8 том морфин авч явлаа. Тэнд Бүгенгайгэн гэдэг хүнийг олж уулзах хэрэгтэй байв. Энэ нэр дэлхийн түүхийн бүр эхнээс шулмслуугаа холбоотой юм. Чухамхүү Бүгенгайгэн гэдэг хүн 1092 онд шулмсын анхны өрөөдмийг эрен олж түүнийг устгах арга хэрэгслийг зохиожээ. Бас 1710 онд өөр нэгэн Бүгенгайгэн шулмсын 2 дахь өрөөдмийг олж дэлхий дээр ямар нэг эрх мэдэлтэй байх боломжийг нь тасалжээ. Тэр Бүгенгайгэн нэртэн бол шашин номд ухаанаа тавьсан Христосын ёстой нэг манааны ноход байж энэ дэлхий дээр шулмсын хааны эрх засаг тогтоолохгүй байх үүрэг зорилготой байлаа. Тасоны 7 сар ирж байж газрын дорх цайзад нуугдсан Бүгенгайгэнийхний удмын хүнийг олж уулзав. Тэрхүү Бүгенгайгэн энэ цагийн их захгүй явдал сэтгэл чаналж өөрийн үүргийг биелүүлж чадахгүйдээ харамсан гутарч Тасоныгийн нэгэн адил өөхөх үйлээ хүлээж буй нэгэн аж. Цаг давчуу болсныг мэдэж байвч чадал тэнхээ дороотоод дэлхий дээр шулмсын үр төрөхөд саад хийж чадсангүй. Тасоны Бүгенгайгэн өвгнийг эрт олоод хамаг түүх намтраа ярихдаа араатны төрөхөд өөрийн оролцсныг нуулгүй дурдав. Бүгенгайгэн арга тасарсан байдалтай чагнаж хэрэг явдалд биечлэн оролцох боломжгүй. Газар доорх гяндангасаа гарч зүрхлэхгүй байна гэжээ. Уг хүүхэд лүгээ шууд холбоотой нэгэн хүнийг өөр дээрээ эрхийг хүлээж байгаа юмсанч. Тасоны Эрдэнэ бит үнэт цагийг Деми алдуузаа хэмээн айхдаа Лондон орж тоорныг олж уулзаад Бүгенгайгэнтэй очиж уулзгаж ятгахаар сэтгэл шулуудав. Та бүхэндээ Муу ёр 666 зохиолын 7 дугаар хэсгийг толилууллаа. Та бүхэн сувгаа дэмжиж лайк, шеэр, subscribe хийхээ мартаоцай. Баярлалаа.